Бидэнд ирсэн 800 гаруй хүсэлтээс 3 хүслийг бид сонгон авч биелүүлж байгаа билээ. Ингээд ихний хүсэлтийн эзэд болох энэхүү гайхалтай залуучуудтай уулзаад байна. Тэгэхээр та хэд өөрсдийнхөө зорилго болон клубийнхаа талаар танилцуулаач. За бид бүхэн бол ерөнхийдөө одоо ингээд санаагаараа нийлсэн хэдэн найзууд ах トゥ ус. За тэгээ бид нар 11 сарын эхэнд нөхөө аянгаа эхлүүлсэн. Бид бүхэнд бас эхний классын Чихамрын тасагт 13,000 хүүхд хэвтдэг жилдээ. За 13,000 хүүхд хэвтдэг энэхүү тасагт маань ийм хоосон коридор байдаг. Энэхүү коридорыг бид бүхэн одоо засч өгье. Номын сан хүүхдийн толгомын толгойд барьж өгье гэсэн тийм хүсэлтэй байсан. Тэгээд бүхэн бид бүхний хүсэл одоо ингэж тусалж байгаа та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр энэ 500 мянган төгрөг бол магадгүй өөр хий нэгний хувьд нэг их мөнгө биш байж болно. Гэхдээ яг зөв үйлдээ зөв газараа зарцуулж чадах юм бол энэ бол маш том буян болж байгаа. Одоо хэвтэж байгаа хүүхдүүд болон цаашдаа хэвтэх хүүхдүүдэд одоо ийм сайхан номын сан тоглоомын талбай байгуулж өгнө гэдэг бол маш том буян болж байгаа. Энэ ажилд маань тусалж хөрөнгө оруулалт хийсэн мэдээлэл группийнхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. За тэгвэл хэдүүлээ явж тогтчлох ажилдаа орцгоох уу? За урагшаа. За бид нэг ингэж хулдаасаа авчихлаа. Одоо бүгдээрээ явж хүүхдүүдийнхээ гоё тоглоомыг авах тийм үү? За хулдаасаа авчих. За бид нэр тогтчлаад дуусчихлаа. Үнэхээр сайхан байна. За сэтгэлээсээ хуваалцгаа одоо. За тэгэхээр бид бүхний энэ ажил маань хичнээн нөхөр сэтгэл байвал бага мөнгөөр ч гэсэн маш сайхан зүйлийг бүтээж чаддгийг бол харуулсан сайхан зүйл боллоо. За тэгээд энэ ажлыг хийхэд минь бүх тусалж дэмжижсэн бүх ном хандуулсан хүмүүс, Европууд, баялаг бүтээгчид болон залуусын тэмүүлэл төрийн бус байгууллагынхаа маш их баярлж байна. Бас мөн тийм хөрөнгө оруулалтаар дэмжсэн Unitel группийнхэндээ баярлалаа. За дийлгүй яг бага зүйлээр маш том зүйлийг бас бүтээж болдгийг харлаа. За сэтгэлээсээ хуваалцаач ямар байна? За бид бол анх энэ ажлыг эхлүүлж байхад маш их зориг татчихсан. Оюутнууд ийм юм хийн гэдэг маш хэцүү. Харин одоо бид ард нь гарч чадлаа. Маш их баяртай байна. За тэгэлгүй яг уу бидэнд тусал дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Харин Unitel-тэй хамт байгаа хэрэглэгч та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа.